залуучуудын энэ цэргийн албанд дургу болох ч юм уу магадгүй энэ дотор үүсэх зөрчилдөөн ч юм уу энэ бол хандлагын мөргөлдөөнөөс болж байна. Буюу нөгөө нэг бидний яриад байгаа Generation Z гэж яриад байна те. Энэ үеийн залуучуудын өөрсдийн хандлага ямар вэ? Тэгэл цэргийн дүрмийн харилцааны онцлог нь юу гэдэг гэдэг энэ хоёр хоорондоо мөргөлдөж байна. Тэр нь яаж мөргөлдөж байгаа юунаас болж байгаа цэргийн алба одоогийн Generation Z гэдэг хандлага залуусын ерөнхий хандлага бол хувийн орон зайг хүндэтгэх те хамаагүй бити надад ингээд цаг тутам заад чиглүүлээд ингээд бүх юм хийхийг заагаад бай гэд ингээд залуучуудын аягүй дургүй шүү дээ. Тэгээ намайг үл хүндэтгэх дээрлэхийг те зөвхөн хувийн амжилт хариуцлага үнэлүүлэхийг буюу миний юм бол минийх би хийвэл би хийн те одоо тэрнээс энэ одоо миний энэ хажууд байгаа батын амжилт бол батынх, батын уналт бол батынх. Миний амжилт бол минийх, миний уналт бол минийх. Бүх юм надаас хамааралтай буюу бүх юм хувь руу чигс энэ залуучуудын ерөнхий хандлага, сэтгэл зүйн. Гэтэл цэргийн дүрмийн харилцааны онцлогч нь өөрөө юу гэдгийг хэр чинь хэдэн төрлийн зарчимдэр л явж байгаа юм. Захирагдах, нэгтгэн удирдах, харилцан хүнддэх гэдэг зарчим. Буюу бүгд хамтын хариуцлагын тогтолцоотой. Тэгэхээр юу мөргөлж байна? Хувийн одоо зүгээр хариуцлагын систем, хамтын хариуцлагын тогтолцоо хоёр ч хоорондоо мөргөлж байгаа. Энэ залуу тийм надад бити юм заагаад ингээд би ийм юмд одоо өдөр тутмын миний ийм юмыг заахад би дургүй гэдэг чинь цэргийн алба бол өөрөө үндсэн зарчим нь захирагдах. Буюу цэргийн албаагт цол албан тушаалын ирэмбэр нэг нь нөгөөдөө захирагдагч байна гэдэг цэргийн дүрмэнд заасан тийм үү. Энэ харилцаа хандлага чинь ингээд мөргөлдөд эхэлж байгаа тийм үү.